Амгалан дулааны станцын өргөтгөл маргааш ашиглалтанд орох гэж байна. Энэхүү төслийн санхүүжилтийн 80 гаруй хувийг Монгол Улсын хөгжлийн банкны охин компани болох DBM лизинг компаниас санхүүжүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор DBM лизинг компани гүйцэтгэх захирал Цэрэн Содномтой ярилцах гэж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. Амгалан дулааны станц төр өмчит хувьцаат компани өргөтгөлийн төсөл маргааш ашиглалтанд орох гэж байна. Тэгэхээр энэхүү төслийн санхүүжилтийг танай компаниас олгосон. Тэгэхээр яг хизээнээс энэхүү төслийг эхлүүлсэн талаараа ярилцлага эхлүүлье. За Амгалан дулааны станцыг 116 мегаваттаар өргөтгөх төслийг ярьж эхлэхээс өмнө ер нь Амгалан дулааны станц маань ер нь анх хизээ үүсгэн байгуулагдаад хаанаас санхүүжилт нь олсон байдаг талаар товчхон мэдээлэл өгөх үнцэг болов гэж бодож байна. За Амгалан дулааны станцын анхны бүтээн байгуулалтын санхүүжилтийг бол Монгол Улсын хөгжлийн банкнаас санхүүжилж ирсэн. За ингээ станцын бүтээн байгуулалтын ажил маань дуусар болоод 16 оноос ерөнхийдөө үйл ажиллагааны чигдрээ. За 17 18 онд бол одоо яг ингээд бодит одоо хүчин чадлага хэмжээнд бол үйл ажиллагаанууд нь бол чигдэрч ажиллаж эхэлсэн байдаг. За одооний энэ Амгалан дулааны станцыг 116 мегаваттаар өргөтгөх төслийн ер нь эхлэлийн цэг нь бол Монгол Улсын засгийн газраас шин сэргэлтийн бодлогыг бол одоо улсын хурлаар 2021 оны төгсгөл хавцаа бол батлуулсан байдаг. За энэ шин сэргэлтийн бодлогод эрчим хүчний сэргэлтийн одоо зорилтууд төлөвлөгөөнүүд болон тодорхой төслөтрүүдийг одоо хэрэгжүүлэх юм зорилтууд тавигдсан байдаг. За үүний дагуу 2022 он гараад Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэс за салбарын яам болон одоо холбогдох байгууллагуудад тэр одоо төслөтрүүдийг одоо яарвчлаа эхлүүлж энэ эрчим хүчний дутагдлын асуудлыг одоо яаралтай шийдвэрлэлтэй одоо гацааралгаа гаргах тодорхой үр дүнд хүрэх юм албан даалгаврыг өгсөн байдаг. За үүний өрөөнд Монгол Улсын эрчим хүчний яамнаас Монгол Улсын хөгжлийн банк болон түүний охин компани DBM лизинг компанид Амгалангийн дулааны станцыг 116 мегаваттаар өргөдөх төслийн санхүүжилтийг одоо олгох боломжтой бол энэ төслийн санхүүжилтийг олгооч гэдэг ийм албан хүсэл ирсний дагуу DBM лизинг компаниар одоо холбогдох тооцоо судалгаа шинжилгээнүүдийг хийгээд за одоо энэ олох боломжтой байна гэдэг одоо энэ шийдвэрийг бол 2022 оны төгслөөр гаргаад за 2023 оноос бол бүтээн байгуулалтын ажил эхлэнтэй холбоотойгоор үе шаттайгаа санхүүжилтүүдийг нь санхүүжүүлээд за одоо ингээд бүтээн байгуулалтын ажил маань дуусах шатанда ороод маргааш аль биесээр нээлттэй үйл ажиллагаа эхлэж байна. Төслийн санхүүжилт болоод нөхцөл онцлогийн талаар яриач. DBM лизинг компани бол санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа үзүүлдэг ийм байгууллага. 2017 онд Монгол Улсын хөгжлийн банкны охин компани хэлбэр үүсгэн байгуулагдсан. За үүсгэн байгуулагдсанаас хойш одоо хөдөө аж ахуй, уулуурхай, зан тээвэр болон боловсруулах үйлдвэрийн салбарууд бол санхүүжилтийг өгч ирсэн. За ер нь бол энэ санхүүгийн түрээсийн үйлчлэгээ хөгжсөн гадны орнууд дээр бол томоохон юм дэд үтсийн бүтээн байгуулалтын шин чанартай төслүүд дээр бол санхүүгийн түрээсээр одоо санхүүжил олгодог ийм туршлага бол маш их байдаг. За одоо дэд үтсийн хурдны зам гүүр гих мэтлэнгийн ийм цахилгаан станцуудын төслүүдэр бол аягүй санхүүжил өгдөг. За Монгол Улсын хувьд бол санхүүгийн түрээсийн үйлчлэг нь бол харьцангуй одоо өндөр түвшинд хөгжиж чадаагүй байгаа. Гэхдээ DBM лизинг компани нь бол энэ дэд бүтцийн одоо ийм дулаан цахилгаан станцын санхүүжилтийг олгож байгаагаар санхүүгийн түрээсийн үйлчлэгээр олгож байгаагаар хамгийн онцлог болов гэж харж байна. За хоёрт ер нь энэ дэд бүтцийн төслүүд дээр санхүүжилтийн их усрыг бүрдүүлэхэд ихэвчлэн гадны банк санхүүгийн байгууллагаас их усрыг бүрдүүлж таардаг. За энэ маань өөрөө гадаад валютаар олгогдож гадаад валютын эрсдэл үүсгэх юм нөхцөл байдлыг бол бий болгодог. За Амгалан дулааны станц маань бол одоо дулааны эрчим хүчийг үйлдвэрлээд иргэд аж ахуй нэгжид дулаанаа нийлүүлээд буцаад одоо төлбөр авах байдлаар бол орлогын их усрыг бүрддэг. Энэ үйл ажиллагаан дээр бол одоо ханшийн эрсдлийг үүрэх бол ямар нэгэн тийм боломж бол байхгүй. За үүнийг бол бид нэр компаниар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн үндсэн дээр төгрөгөөр Монгол төгрөгөөр одоо санхүүжилт олгосноор бол бас нэг онцлог давуу талтай болов гэж харж байна. За 3 дугаарт ер нь яг ийм уламжлалт банк санхүүгийн байгууллагаар иймэрхүү станцын гэх юм уу энэ дэд бүтцийн төслүүдэд санхүүжилт олгоход өөрөнгөө санхуулах хэрэгсэл маань бол өөрөө нэлээдгүй өндөр түвшинд тавигдчих орж ирдэг. Санхүүгийн түрээсийн үйлчлэгээ маань өөрөө өөрийнх нь онцлогч төр за хууль эрх зүйн орчин зохицуулагч төр энэ бол өөрөнгөө санхуулах хэрэгслээр бол харьцангуй уян хатан нөхцөлийг бол санал болгодгоороо бас энэ дулааны станцын өргөдлийн төсөл маань амжилттай ингээ хэрэгжихэд бас том төлөвт болсон баха гэж харж байгаа. Энэ Амгалан дулааны станцын өргөтгөл
ашиглалтанд орсноор ер нь шинээр хичнээн айл үрхийг, хичнээн барилга байгууламжийг дулаанд холбох боломж бүрдэж байгаа вэ? Мөн одоо Улаанбаатар хотын бусад дулааны станцуудын ачааллаас хуваалцах боломж ер нь хэр байгаа вэ? Хөнгөвчлөх боломж тий. Амгалан дулааны станцын одоо өмнөх суурилгацсан хүчин чадал нь бол 300 гкал цаг байсан. За оргил ачааллын үед бол 450 гаруй гкал цагийн одоо дулааны эрчим хүчийг нийлүүлэх юм хэрэгцээ шаардлага эрэлт бол аль хэдийн бий болсон байсан гэсэн. Тэгэхээр нэгсэндээ анх суурилгацсан хүчин чадлаасаа 50% илүү хүчин чадлаар ажиллах юм хэрэгцээ шаардлага аль хэдийн бий болсон байна. За мөн 70 гаруй гкал цагийн одоо дулааны горим норм стандартуудыг хангасан дулааны эрчим хүчиндээ холбогдохоор хүлээгдэж байгаа бүтээн байгуулалтын төслүүд бол ингээ хүлээгдэж байгаа бас ийм эрэлтүүд бий болсон байгаа. Тэгэхээр аль хэдийн ерөнхийдөө бол энэ 116 мегаваттаар өргөтлийн төсөл маань үйл ажиллагаанд бүрэн орлого гэхэд эрэлт маань бол аль хэдийн бий болсон байсан гэж ойлгож байна. За мэдээж яг энэ 116 мегаваттаар өргөтснөөр дараагийн одоо энэ Улаанбаатар хотын зүүн бүс буюу одоо нийт иргэд одоо Улаанбаатар хотын иргэдийн 30% амьдарч байгаа энэ Баянзүрх дүүрэгт одоо дараагийн бүтээн байгуулалтууд, гэр ороолын дахин төлөлтүүд, за мөн одоо үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын бүтээн байгуулалтууд явах болсон дэд бүтцийн нэг суурь нөхцөл нь бол хангагдж байгаа гэж ойлгож байна. За мөн бусад дулааны станцууд маань ч гэсэн эрчим хүчний дутагдал их байгаа учраас одоо өргөтлийн төслүүдийг бол яаралтай эхлүүлэх юм хэрэгцээ шаардлага аль хэдийн бий болсон. За Амгалангийн энэ өргөтлийн төсөл маань үйл ажиллагаанд орсноор одоо жишээлбэл ТЭЦ 3-ын одоо дулааны эрчим хүчний тодорхой хэмжээний ачааллыг нь Амгалан дээр өргүүлээд энэ хугацаанд ТЭЦ 3-ынхаа одоо дараагийн өргөтлийн бүтээн байгуулалтуудыг хийх гэх мэтлэгийн байдлаар ингээд дараагийн одоо эрчим хүчний станцуудын өргөтлийн төслүүдийг эхлүүлэхэд одоо суурь техникийн нөхцөлийг нь бол ингээд юм хангах юм боломж олцсон бол бүрдэж байгаа юм аа. Ер нь бол өмнө хит давуу байсан ачааллыг одоо ерөнхийд нь хэвийн болгож байна гэж ойлгож болох юм байна. Тий, нэгдүгээр хэвийн болгож байгаа. Дээрээс нь дахиад одоо эрэлтүүд бий болох одоо гэр оролын дахин төлөлтүүд бүтээн байгуулалтууд бий болоход одоо дулааны эрчим хүчний одоо их үүсрэг хангах нөхцөл боломжтой нь бас бүрдэж байгаа гэсэн. За мөн энэ өргөтгөлийн төслийн хувьд одоо байгаль орчин агаарын бохирдолтой холбоотойгоор эрэг сөрөг нөлөөллийг бас судалсан болов уу гэж бодож байна. Үүн дээр ямар тооцоо судалгаа байгаа вэ? Мэдээж яг дулааны станц маань ашиглалтанд орсноороо гэр ороолын дахин төлөлтөөс өсвөлээд за одоо байгаа бас Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй уурын цонхуудын үйл ажиллагааг бол одоо зогсоогоод нэгдсэн том станцаас дулааны эрчим хүч авах тэр боломж олцоонд бүрдэж байгаа. Ингэснээрээ бол одоо 11,000 гаруй одоо өрхийн за мөн одоо үйлдвэр үйлчлэгээ үзүүлэх одоо байгууллагуудын дулааны асуудлыг шийдснээрээ тэр дайны одоо янангийн асуудлыг бас шийдэж байна гэж бас харж болж байгаа. За мөн энэ дулааны станцын маань одоо зуухных нь технологи нь одоо хамгийн орчин үеийн дэвшилтэд буюу одоо эргэлдэн буцлах гэж байгаа. Эргэлдэн буцлах гэдэг маань юу гэсэн үг вэ гэхлээр ер нь бол нөгөө зуухан дотор шатаж байгаа нүүрсийг 100% одоо шатааж дуусгадагаараа бас одоо эдийн засгийн болон эрчим хүчний хэмнэлтийг бий болгодог. За мөн зуухны маань яндан өөрөө 99 хүртэл хувиар одоо янангаас гарч байгаа одоо бохирдлыг шүүх юм хүчин чадалтай. Тэгснээр бол одоо агаар орчинд ойр орчим орчинд бол бас агаарын бохирдлыг бол 99 хүртэл хувиар бууруулж байгаа гэдэг юм давуу талтай байна. За баярлалаа мэдээлэл өгсөнд. За баярлалаа.